За энэ өдрийн мэндийг өргөхөн зөв бахаа гэж одоо бодож байгаа. Тэгээ өнөөдөр нэг ийм үзмэрч тийм ээ. Нэг ямар нэгэн ид шидтэй. Тэгээ нэг тийм ирээдүй хилчээд байдаг ч юм уу те. Нэг бол нэг засал ном хийдэг ч юм уу те. Хүний нэг нүгэл хилэнцгийг бас нэг барагдуулчаад байдаг гэдэг юм. Ингиж одоо яригддаг. Өөрснийгөө бас ингэж одоо илэрхийлдэг. Ийм хүмүүсийн тухай бодол санаагаа хуваалцаач. Гэхдээ би нэг өөрийнхөө ойлгож байгаагаар шүү. Тэгээ миний ойлгож байгаа бол туйлын зөв байх, үнэн байх албагүй гэж байна. Гэхдээ ер нь үнэн дөхнө гэж. Тэгээ өөр ийм энээс өөр тийм үнэн байх бас боломжгүй ч байж мэдх юм а гэж бодож байгаа. Тэгээд маш олон одоо үзмэрч тийм нэг тийм үздэг, хардаг ийм усуд байна л да. Тэгээ ер нь Монгол улсын одоо баг юу гэдэг ихэнх хувь гэдэг ч юм уу те баг нэг юм үздэг л болчлаа. Гэхдээ ухамсарын тухай хэзээ ч ярьдаггүй гэдэг. Тэгээд би таны энэ нүгэл хэлэнц янз янзын одоо те болсон болоогүй юм чинь залруулж янз ингэж өгнө. Тэгээ ийм ханштай. Ингэдэг тэгдэг гэдэг. Нэг ийм болцсон гэдэг. Тэгээ би энийг ойлгохдоо бол энэ нэг бизнес юм шиг те. Арай л одоо баг зарим нь одоо баг тариф тогтооцсон. Баг такс таслах шахуу одоо ингэ байж байгаа. Тэгээ би бол хүн өөрийн үг үйлдэл тийм ээ хэлсэн ярьсан хийсэн бүтээсэн энэ зүйлээрээ өөрийнхөө одоо ирээдүйг бүтээдэг гэж ойлгодог. Тийм ч гэж тийм ч байдаг гэж итгэдэг. Олон нөгөө баримт нотлогоотой шиг тийм нотлогоон дээр үндэслэж ингэж үзэх гэж байна. Бусдаар бол ямар ч нотлогоогүй баримт таамаггүй судалгаагүйгээр одоо ингэж ярих нь бол одоо үнэхээр бас бүдүүлэг гэж магадгүй гэж одоо би харж байгаа. Тэгээ саяхан би бас нэг сонсч байлаа нэг одоо таньдаг хүмүүс маань тийм ээ 100 саяар одоо засал ном хийлээ гэж. Одоо яатсан хүн гэхээр 100 саяар засал ном хийлээдэг байх нь тийм их сонирм гэж байна. Тэгээ би гайхаж байгаа юм. Тэгээ үнэхээр энэ зүйл нь үнэхээр том зэрэглэлийн бизнес болцсон юм байна. Магадгүй нөгөө сэтгэл зүйн дутууч гэдэг юм уу те. Дутуугийн синдромыг бүрэлдүүлдэг. Магадгүй түүнд нэг хан хайсан нөхдүүдэд хан болдог ч гэдэг юм уу. Нэг ийм зүйл байгаад байна гэдэг. Ийм ажиглагдаж байна. Тэгээд одоогийн энэ байгаа нийгэм дээр байгаа энэ үзмэрч гэдэг юм уу тийм ид шидтэнгүүд маань болохоор энэ ийм сонирн байгаад байна шүү дээ. Ер нь бол сэтгэл зүйн одоо маш том одоо шинжээчд болж хувирсан. Ерөнхийдөө гаднаас нь харна. За нэг хэсэг ярилцж үзнэ. За ингээл ер нь хүний амьдралд байдаг бүхий л сайн муу зүйлсүүдийг ээлж дарааллуулаад хэлж байгаа. За мэдээж эдгээр нь жижүүрийн яриа гэдэг байна шүү дээ. Жижүүрих. Гэтэ тэр хүн гэж байна шүү дээ. Хүн бүхэнд хүн юм чинь хүнтэй адилхан зүйл тохиолно гэдэг. Тийм. Энэ бол гарцаа байхгүй. Мэдээж амьтанд тохиолдог зүйл хүн тохиолдох нь тодорхой гэдэг шүү дээ. Тэрийг бас амьтан шиг ч юм уу хүн шиг ч юм уу мэдрэх гэдэг. Энэ өөр зүйл. Гэтэл яг энэ хүсэл дээр нь гэдэг юм уу. Дөрөөлөд энийг өөрсдийн амьдрах амжиргааны одоо бизнесийн ч гэдэг юм уу юм арга хэлбэр болгочихсон ингэ байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол саран даваа гэдэг нэг этгээд гарчээд Монголын ард түмэн үнэхээр одоо хангалттай мунхруулад гэхдээ үүний үр дүнд саран даваа бол баяжсан байдаг гэж. Гэхдээ гэж байна. Бусад хүмүүс нь одоо яасан мэдэхгүй гэж байна. Гэхдээ яг хэвээр гэж. Яг энэ шиг нэг заллингийн ч гэдэг юм уу те. Яг тэр бас заллингээ бас хэлж болохгүй гэж. Тий. Нэг хүсэл дээр нь муу шунал дээр нь ингээд тоглолцсон юм тоглолт гэдэг байна шүү дээ. Тий. Ийм учраас гэж нөгөө ухамсарын дороотолд орсон нийгэмд бол өөрөөр хэлэх юм бол нөгөө миний амьдралд болохгүй байгаа бүх зүйл тийм ээ ямар нэгэн далдын хүчнээс болж байна гэдэг юм уу ийм зүйл одоо төөрөгдөн итгэх гэдэг юм уу ийм зүйл болж өөрөөр хэлбэл тэр хүн өөрийнхөө хандлага тийм ээ өөрийнхөө бүхий л зүйлийг өөрчлөх шаардлагатай байна гэдэг тэр зүйлийг олж харахгүй байх харуулахгүй байхдаа одоо тэр юу гэдэг юм
ийм нөлөөлөлд одоо автуулж байна. Тэгээд ямар нэгэн ном уншвал, ямар нэгэн засал хийлэг ингээд сайхан болно. Тэгээ би боддtiin зүгээр буддаа өнөөдөр дэлхий дээр бууж ирэх юм бол энэ буддийн шашныг бол танихгүй байх гэж одоо бодож байгаа. Тэ. Буддаа бол та өөрийгөө танаарай л гэж хэлсэн хүн шүү дээ. Одоо уул нь бол. Гэтэл буддааг таних гад тэр ганданд очрлж байгаа. Өнөөдөр. Тэгээ би нэг олон дахин хэлж байгаа. Гэхдээ христийн шашнаас бас даваа тал байгаа. Буддийн шашинд. Буддийн гүн ухаан гэж бас байгаа. Энэ үл бүр маш гайхалтай юм зүйл байдаг. Энийг бол дараачийн одоо ярина. Христийн шашин бол өөр гэдэг байна шүү дээ. Миний харж байгаагаар бол Христ гэдэг нөхөр нь нэлээд том эготой нөхөр байсан байна. Гэхдээ бүр өөрөө амьд ахуйдаа дагалдагч нарыг бий болгоод шашныг бий болгоцсон. Ийм зүйл. Буддаа бол шашныг зохиогоогүй гэдэг. Тэр хүн бол сургаал номлол альцсан байдаг. Гэтэл нөгөө сургаалын шашин болгож уургасан. Нөгөө оюун ухаанаараа хүлээж аваад тийм ээ өөрийнхөө ухамсар тийм үү өөрийнхөө оюун ухааны хөгжил дэвшлиг түүчилж явах хэвээр тэр сургаалуудыг өөрийн биет болгож нутагшуулж ингэж мөрдөгч гэдэг юм байх хэвээр юмыг аваачаад хин нэгэнд мөнгө төл тэр хүн одоо ямар нэгэн хэлээр ямар нэгэн юм уншина тэгээд таны асуудал шийдэгдэн гэдэг ийм мухар зам руу орж байна. Энэ бол өөрөөр хэлэх юм бол шашны ганц буддын шашинд биш л дээ. Бүх төрлийн шашинд байдаг нэг заваан тийм төөрөгдөл гэж ингэж харж. Тэгээ Монголын одоо уламжлалт бөө мөргөл буюу тэнгэр шүтлэгд бол маш гайхалтай юм зүйл байдаг. Энэ бол одоо тэнгэр үзэл гэж. Одоо тэнгэр үзэл гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэнгэр оюун санаа гэж. Тэнгэр оюун санаа гэдэг бол хязгааргүй уудам оюун санаа байна гэж ойлгох. Энэ бол оюун санаанд хязгаар байхгүй. Энэ бол сэтгэлгээ, энэ бол хандлага, энэ бол таны өөрчлөлт гэдэг юм уу те. Энэ маш гоё. Ийм одоо бүр цааш нь дэлгүүрээр ярих юм бол Монголын одоо бөө мөргөл тэнгэр үзлийн одоо философи бол маш том одоо үн гүнзгий ийм зүйлс байдаг. Мэдээж энэ нь шашин биш мөртлөө өв уламжлалт бас ингээд шигтгээд ирсэн зан үйлүүд бас их байдаг. Дээр нь нөгөө байгаль усаа харьлах, оршихуй, цаг хугацаа гэдэг энэ нөгөө өөрийн одоо мөн чанар гэдэг энэ зүйлүүдийг ингээд нэвт шингээсэн ийм одоо маш тийм оршихуун гайхалтай юм философи байдаг гэж одоо харж байгаа. За ингээд шүүмжлэлтэй талч би мэдээж одоо юу гэдгийг сайн талууч би. Энэ альч одоо шашин гэдэг юм уу юу гэдгийг. Гэхдээ Монголд бол энэ үзмөрч төлөгч нар бол үнэхээр хэрэг сэтэрлээ. Тэ. Хэрэг сэтэрлээ. Өнөөдөр Монголын одоо иргэн бүт бол одоо 3,500,000 төгрөгийн цалинтай байдаг бол өнөөдөр тэр үзмэр одоо засал ном хийж байгаа улсууд бол доотлын засал одоо үзмэр нь нэг сая төгрөгөөс эхэлж байдаг. Тэгээд 10 сая, 20 сая, 30 сая. Тэдэрт одоо тийм эрх, тийм одоо юу хэн олгосон юм бэ? Тэ? Энэ орчлон хорвоо ертөнцид тийм эрх мэдэл олгоогүй гэдэг байна. Ямар ч бурхан хэн нэгэнд тийм эрх өгөхгүй гэж өөрөөр хэлэх юм бол. Тийм учраас зөвхөн одоо өөрийгөө сэрэх, өөрийгөө сэтгэлгээг асаах, өөрийнхөө төлөө амьдрах энэ итгэл үнэмшлийг олж аваасаа гэдэг гэж одоо бодож энэ хүү зүйлийг ярьж байгаамаа.